Заалтын хувьд бол одоо энэ хууль тогтоомжийн хууль дээр орж байгаа өөрчлөлтийг дагаж л тэндээ нийцүүлэл орж байгаа. Тэгэхээр бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа заавал хуулиар хязгаарлана. Тэр эрхээ тодорхой хэмжээнд одоо рейнжтэй байдлаар захиргааны хэм хэмжээний акт гаргаж байгаа. Тэр нь хууль дээр тодорхой их үүсвэртэй тэн дээр нь тэр үндсэн зарчмуудыг нь тодорхойлсон байх ёстой л гэдэг энэ зарчим. Тэгээ энэ чинь л ерөөсөө өдий хүртэл сайн хэрэгжиж ирээгүй байгаа болохоор энийг улам тодотгож өгөх шаардлагатай байна гэж хууль санаачлагчийн зүгээс одоо юу яаж байгаа учраас энэ хууль дээр оруулж ирж байгаа учраас энэ бол энэ журмаараа хуульчхан бол бүгд л мэдж байгаа шүү дээ. Хүний эрх хэрэгчлөөг хуулиар л хязгаарлал манай үндсэн хууль дээр байгаа зарчим шүү дээ. Тэгээ энийг л ингэж оруулж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр тийм таны хэлж байгаа шиг болгоомжлол бол арай одоо тийм төвшөнд бол очихгүй. Энэ бол ерөөсөө зарчмын асуудал гэдэг утгаар нь хүлээж аваасаа гэж хүсэж байна. За хоёрдугаар тэр хийсэн энэ захиргааны хэмжээний акттай хийсэн судалгааг харахаар үнэхээр бас сонин дүр зураг харагдчихжээ. Тэгээ 2010 онд манай 681 захиргааны хэмжээний акт одоо хууль зүйн дотоод хэргийн яам дээрээс байдаг бүртгэл дээр бүртгэжсэн бол 2023 онд буюу 13 жилийн дараа 2357 болоо 3.5 дахин өссөн юм байна. За тэгээ энд нь бол тэр Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын баталсан шийдвэрийн тоо нь ороогүй тоо юм байна. Тэгээ бид нар нэг одоо яг хүчин төгөлдөр нийгмийн харилцааг одоо зохицуулж байгаа 413 хууль байна. Тэндээсээ дахиад хэдийн 8 дахин 6 дахин их журмаар хэм хэмжээний актаар одоо бүтгэгдсэн шүү дээ тийм ийм хэм хэмжээний актаар энэ нийгмийн харилцааг өөрөө зохицуулж байгаа нь ерөөсөө энэ хуулийн хэм хэмжээ захиргааны хэмжээний тэнцвэрт байдлыг л алдагдуулсан байна гэд. Тэгээ энэ хийсэн судалгаануудыг үзэх юм бол хуулиас их үүсвэртэй үүсвэргүй эсвэл хуулиар одоо их олгоод журам батлана гэсэн байгаа боловч батлаагүй тий. Тэгээд цэргийн захиргааны байгууллагууд нь журмаа батлаагүй болохоор энэ асуудлыг шийдэхгүй гэд гацаадаг гэд олон асуудлууд энд байгаа учраас энэ хуулиар бол яг хууль тогтоомж хуулиар энийг л одоо жоохон цэгцэлж орё гэсэн үзэл баримтал амин сүнс нь бол энд байгаа л гэдгийг хэлмээр. За одоо санал хураалт руугаа орё. За ингээд за сайн зүрэг тодруулал. Сайн зүргийн микрофоныг өгье. Ийм юм аа.